Come rise with me. Сайн байцгаана уу? Телегчээлийн үзэн сууж байгаа хүүхдүүддээ энэ өдрийн мэд хүргэе. За хичээл эхлэхийн өмнө багш нь өөрийгөө танилцуулъя. Намайг Лаваг Доржи Хонгорцол гэдэг Төв аймгийн Эрдэнэ сумын дизайн технологийн багш байна. За хүүхдүүдээ хичээлээ анхааралтай үзээрэй. Монголчууд үндэсний хувьцаалах Монгол дээлээ өргөн дэлгэр хэрэглэж ирсэн төдийгүй өөртөө болон гэр бүлийн гишүүдтэй ойж өмсүүлэх хүсэл сонирхолтой эмэгтэйчүүд маш олон болж байгаа нь үнэхээр саашаалтай. За өнөөдрийн хичээлээр багш нь дизайн технологийн хичээлийн боловсруулах технологи бүлгийн Монгол дээлний эсгүүр гаргах сэдвийг сонголоо. За өнөөдөр биднэрт ямар зүйл хэрэг болох вэ гэхээр туусан метр, дэвтэр, харандаа, шугам эдгээр зүйл өнөөдрийн хичээлийн хэрэг болох нэ. За Монгол дээлний эсгүүр гаргахад хамгийн нэгдүгээрт нь биенээс хэмжээг авах шаардлагатай байдаг. Монгол дээлний хэмжээ авахд үндсэн 5 хэмжээг авдаг. За нэгдүгээрт нь хүзүүний тойрог, хоёрдугаарт нь цээжний тойрог, гуравдугаарт нь дугуйн тойрог, за дөрөвдүгээрт нь дээлний урт, тавдугаарт нь ханцууны урт гэсэн энэ 5 хэмжээг авдаг байх нэ. За 3 тойргийн хэмжээ, 2 уртын хэмжээ. За эдгээр хэмжээсүүдээ дараах үсгэн тэмдэглэгээр томьёол бичдэг. За энэ үсгэн тэмдэглэгийг яаж унших юм бэ гэхээр тойргийн хэмжээг болохоор Т үсгээр тэмдэглэж байгаа. Уртын хэмжээг болохоор О үсгээр тэмдэглэсэн байгаа. За энэ хүзүүний тойрог гэхээр араасаа уншдаг юм. За алдлан бичсэн хүзүүний тойрог, хүзүү гэдэг үгний Х үсгийг хүзүү гэдгийг Х-гээр товчж бичсэн байна. Хүзүүний тойрог, цээжний тойрог, дугуйн тойрог, эдлийн урт, ханцууны урт гэж ингэж бичдэг байх нэ. За эдгээр хэмжээсүүдийг авснаар Монгол дээлний эсвэрийг гаргахад төхөн болдог байна. За хэмжээгээ маш зөв авахын тулд хүн өөрийнхөө хэмжээг хязгаарч авч болохгүй. Яагаад гэвэл хэмжээ маань буруу гарах талтай. Тийм учраас хэмжээ авах хүн хэмжээ өгөх хүнийхээ баруун гардал зогсож хэмжээ авна. За хэмжээ өгч байгаа хүн болохоор зузаан хувцас өмсөхгүй, нэмгэвтэр хувцастай байна, нэмгэн хувцастай байна. Тэгжээж хэмжээ маань зөв гарах нэ. За эхнийхээ хэмжилтийг багш нь зааж өгье. Хүзүүний тойргийн хэмжээг одоо яаж авбал зөв гарах нэ? Хүзүүний тойргийн хэмжээ маань Монгол дээлний захны урт гарахад нөлөөлдөг байгаа. За тэгэхээр хүзүүний тойргийн хэмжээг хэмжээ авч байгаа хүн, хэмжээ өгч байгаа хүний хүзүүний ёроолоор нь буюу хүзүүний суураар тойруулж хэмжнэ. За ингэж тойруулж хэмжээг авахдаа туусан метрийг ашиглах нь байна. Хүзүүний дунд хэсгээр тойруулж хэмжих юм бол энэ хэмжээ маань буруу. Энэ хэмжээг ингэж авах яах вэ? Ямар эрсдэл дагуулах вэ гэхээр Монгол дээлний зах маань богиндно гэсэн үг. Тэгэхээр зэрэг хүзүүний дээгүүр буюу дундуур авахыг хориглоно. Хүзүүний ёроолоор буюу суураар тойруулж хэмжих юм байна. За нэгдүгээр хэмжээ авах гэж зааж өглөө. За хоёрдугаар хэмжээ нь болохоор цээжний тойргийн хэмжээ байгаа. Цээжний тойргийн хэмжээг яаж авах вэ гэхээр манекан дээр багш нь тайлбарлаад явуучих юм. Тэгэхээр хөхний өндөр цэгийг дайруулна. Хөхний өндөр цэгийг дайруулан суган доогуур оруулан
тойруулж хэмжинэ. Энэ суган доогуур оруулж ингэж тойруулж хэмжинэ. За дараагийн хэмжээ болох бугуйн тойргийн хэмжээ. Бугуйн тойргийн хэмжээг авахдаа одоо энэ баруун гар талд нь зогсож байгаа учраас баруун гар талаас нь авна гэсэн үг. За энэ хэмжээг авахдаа бугуйн төвгөр ясыг ингэж тойруулж хэмждэг. Ингэж тойруулж хэмждэг байна. За дараагийн хэмжээ бол ханцууны уртын хэмжээ байна. Ханцууны уртын хэмжээг хэрхэн авах вэ гэхээр за ханцууны уртын хэмжээг авахын тулд манекар багш авч. За хүзүү сэрний уулзуур цэг гэж байна. Бидний одоо энэ хүзүүний ардлын товгор цэг, товгор яс байдаг. За энэ цэгээс ханцууны уртыг хэмжихдээ мөрний шонтхор ясыг дайруулан тохой одоо энэ тохой явж байгаа. Тохойг мөн дайруулан эрхээ урууны уг хүртэл хэмжинэ. Эрхээ урууны уг хүртэл ингэж хэмжинэ. За багш нь өөр ингэж жишээ аваад үзүүлэх юм бол за мөрний шонтхор ясыг дайруулан ингэж хэмжинэ гэсэн үг. За тэгэхээр эрхээ урууны уг хүртэл ингэж хэмжинэ. За энэ хэмжээ маань ханцууны уртын хэмжээ. За бид нар дээлний уртын хэмжээгээ хэмжих болгосон байна. Тэгэхээр дээлний уртын хэмжээг яаж авах вэ гэхээр зэрэг хүзүү сэрний уулзуур цэгээс саяны цэгээсээ 1000 метрийнхаа эхлэлийг байрлуулад нурууны голын дагуу унжуулах юм. За тэгээд тухайн хүн одоо хэдэн сантиметр, хэдэн метрийн урттай дээл өмсөх вэ? Түүнээс шалтгаалж дээлний уртын тухайн хүн шагаагаараа татсан дээл өмсөх юм уу? Дээшээ булчингаараа байх юм уу? Дахимаараа байх юм уу гэдэг маань тухайн хүний өөрийнх нь сонголтын асуудал. Тэгэхээр энэ эдлэлийн урт буюу дээлний урт маань хүзүү сэрний уулзуур цэгээс тухайн хүний дурын хэмжээ хүртэлх энэ уртаар тодорхойлогдох нэ. За бид нар бүгдээрээ энэ хэмжээгээ аваад дууслаа. Тэгэхээр манекар багш нь биш нь байлгаач. За одоо авсан хэмжээгээрээ яаж эсвэрийнхаа тор зургийг байгуулах вэ гэдгийг тайлбарлаж өгье багш нь. За энэ дээр цэг тавиад явчих. B V G Size D E J Size Z Hasi за ингээд авах юм бол тэмдэглэж явах шин. За энэ А цэгээс Б цэг хүртэл ямар хэмжээ байх юм бэ гэхээр зэрэг дээлний урт түрүүн багш тайлбарласан байгаа. Хүзүү дээлний уртын хэмжээг авахдаа хүзүү сэрний уулзуур цэгээс нурууг дагуулan тухайн хүний одоо хин урттай дээл өмсмөр байгаа. Яг тэр хэмжээг энэ урт нь гарч ирдэг. За тэгэхээр энэ тухайн хүний сонголтоос өөрөөс нь шалтгааллах нэ. Метр 40-оор хийх юм уу, метр 20-оор хийх үү, метр 30-аар хийх үү гэдгээс өөрөө шалтгаалж өөрийнхөө сонголтоор энэ цэгээ олох нэ. За дараа нь А цэгээс Д цэг хүртэх энэ хэмжээ болохоор одоо багш нь түрүүн тайлбарласан шүү дээ. Ханцууны уртыг хэмжихдээ хүзүү сэрний уулзуур цэгээс мөрний шонтхор яс тохойг дайруулан эрхээ урууны уг хүртэл хэмжинэ гэсэн байна. Яг тэр хэмжээгээр энэ ханцууны уртын
хэмжээг авдаг байгаа. Одоо жишээлбэл 80 юм уу, 82 юм уу, 83 юм уу, 4 юм уу гэх 88 ч юм уу. Ингээд тухайн хүний хүн болгон өөр өөр хэмжээтэй байгаа. Тэгэхээр тухайн хүний ханцууны уртын хэмжээгээд энэ шулуун татагдана гэсэн үг. За дээрээс яг хүртэлх цэг маань одоо ханцууны өргөн байгаа дээлний. Энэ яаж болох вэ гэхээр одоо энэ төвчилсэн тэмдэглэлийг багш бичсэн байгаа юм. Бугын тойрог. Жишээ нь багшийн бугын тойрог зүг 18 байсан. Тэгвэл энэ цэгээс дээд цэгээс яг цэг хүртэл болохоор 18 см-ийг аваад шулуунаар холбох нь. За одоо энэ багшийн тэмдэглэлийг тавих юм биш. Хагасыг За цэгээс хагас цэг энэ хүртэл зай болохоор хамгийн чухал хэмжээ байдаг. Энэ хоёрын ажил нь. За энэ яаж тодорхойлох вэ гэхээр цэжний тойргийг хуваахан 4, нэмэх нь 5 гэсэн хэмжээгээр. За жишээ нь цэжний тойргийг одоо зүгээр амраар нь багш нь 100 гэж бодъё. 100 см байсан гэж бодчих. Тэгэх юм бол цэжний тойргийг 4 хуваахаар 25 см, дээр нь 5-ыг нэмэхээр 30 болно. Тэгэхээр А цэгээс хагас цэг хүртэл 30 см гэсэн. За яг энэ хэмжээ 30 см-аар одоо яг энд авна. Б-гээс В хүртэл энэ шулуун. За энэ цэгээ аваад одоо хагас В2-ыг шулуунаар холбож толгоно. За В цэгээс Г цэг хүртэл энэ хагасыг К гэдэг чи К байхгүй юм. За В цэгээс К цэг хүртэл одоо энэ хормын өргөсгөлт хормоогоо өргөн болгож байгаа гэсэн үг. Хормоог өргөн болгохын тулд энэ тогтмол хэмжээ байдаг. 8-аас 10 см. За хүн өөрөө сонголтоор жоохон өргөн болгоё гэх юм бол 8-аас 10 см, арай жоохон нарийнхан болгоё гэх юм бол 8 см эсвэл 9 см ч юм уу аваад тэгээд Ж цэгтэй холбоно. Ж цэг маань яаж гарч ирж байгаа юм бэ гэдгийг багш тайлбарлая. Ж цэг маань одоо бид нар бугын тойргийн хэмжээг авахдаа ингээд бугын ханцны өргөнийг авахдаа бугын тойргийн хэмжээгээр авсан бол И цэгээс за ил гэх юм. И цэгээс ил гэсэн энэ цэг байгаа. Энэ цэгийг авахын тулд бугын тойрог дээрээ 5 см нэмэн. Жишээ нь багш энийг өөрийнхөө хэмжээгээр 18 гэж түрүүн тайлбарласан байна. Тэгэхээр 18 дээр 5-ыг нэмэхээр чи 23. Тэгэхээр И хагас цэгээс ил цэг хүртэл 23 см юм байна. 23 см юм байна. За ил цэгээ олоод ившээ 6 см Ж цэг доошоо 5 см Ж цэг гарч ирж байгаа. За тэгээд Ё цэг Ж цэг хоёроо нумаар гэж холбож байгаа маа. Нумаар холбож байгаа. За одоо А цэг З цэг хоёрыг багш тайлбарлаг байгаа. Энэ цэгийг энэ шулууныг энэ хэмжээг яаж авсан бэ гэхээр зэрэг хүзүүний тойргийг хуваахан 4 гэсэн хэмжээ. Хүзүүний тойрог маань за багш та нарыг бодоход амраар 40-оор авчий. Хэрвээ 40 байх юм бол хүзүүний тойрог 40 байх юм бол 4 хуваахаар 10 см байна. 10 гарна. Тэгэхээр А цэгээсээ доош нь 10 см хэмжээд энд З цэг олдож байгаа. За З цэгээс И цэг хүртэл ингэрийн хараа байгаа тийм ээ. Ингэрийн харааг олохын тулд харааны өргөнийг олохын тулд хүзүүний тойргийг хуваахан 4, нэмэх нь 2. За хүзүүний тойргоо жишээ олоод багш намраар нь 40-оор авсан байгаа тийм үү? 40-ыг 4-т хуваах юм бол 10. 10 дээр 2-ыг нэмэхээр 12. Тэгвэл
Z-цэгээс E-цэг хүртэл 12 см хэмжигнэ. Ингээд шулуунаар татах нь. За энийг сайн анхаараарай хүүхдүүд. E-цэгээс Z-цэг хүртэл. Одоо энгийн ухлаасаа явах чинь. Тэгэхээр энийг яаж олох вэ гэхээр E-цэгээс Z-цэг хүртэл шулуунаар холбочих нь. За холбосон шулуунаа эндээсээ хэмж нь одоо яг хэдэн сантиметр байна. За тэр хэмжээгээ яг 4 хуваачна. 4 тэнцүү хаваа гэсэн үг. За 4 тэнцүү хуваагаад дөрвөлн дээр нь тэмдэглээ тавьчихна. За тэмдэглэнээсээ шулуунаа перпендикуляр асууж өгнө. За перпендикуляр ямар хэмжээтэй басах вэ гэхээр зэрэг энэ 4 см. Ишгээ шулуунда перпендикуляр гэдэг нь ишгээ шулуунда 90 градус гэсэн үг тийм ээ. 4 см. Энэ болохоор 7 см. Энэ 5 см-ийн цэг аваад энэ цэгрүүд авчихгүй. Энэ цэгүүдээ нумаар одоо энэ E-цэгтэйгээ E-цэг, 4 цэг, 7 цэг, 5 цэг, Z-цэгүүдийг нумаар холбож иж бидний энгэрийн ухлаас үсгэнэ. За дараагийнх нь болохоор багшийн тайлбарлах зүйл захны эсвэр. За энийг хараад та гайхаж байгаа. Мөн адил бас энийг хараад гайхаж байгаа. За энэ юу юм бэ гэхээр зэрэг багшинд Монгол дээлний одоо нэг талын эсвэрийг ингээд хийчлээ гэсэн үг байхгүй юу? Та нар цаасан дээрээ ингэж хийчээ. Дахиад нөгөө талын энэ энгэр маань тусдаа ингэж хэсэгдэн энэ гадаад энгэр учраас цаатлын их бие маань нөгөө талын хэсгийн тулд дахиад ингэж хоёр удаа хэсгээр баруун тал, зүүн тал дээлний маань их бие гараад ирнэ гэсэн үг. Дээр нь гадаад энгэр маань хэсэгдэн гэсэн үг. Ингээд тусна хэсгээр. За ингээд их биений эсвэр бий болсон. Одоо ихэвчлэн захныхаа эсвэрийг яаж хийх талаар багш нь тайлбарлаж өгье. За энийг хараад гайхаж байгаа. За энэ багш нь ихлээр тэгшүүцэгт зурхыг. Тэгшүүцэгтийн урт өргөн ямар хэмжээтэй байх гэхээр за энийг авъя багш нь. ХТ гэдэг маань бидний төвчсөн тэмдэглэл маань хүзүүний тойрог гэсэн үг. Хүзүүний тойргийг хуваах нь 10, нэмэх нь 1 гэсэн хэмжээгээр энэ хэмжээ. За багш нь мөн адилхан тэмдэглэжээ. А, Б, В, Г гэдэг тэмдэглэж. За тэгвэл Б, В хэмжээ яаж гарч ирэх вэ гэхээр хүзүүний тойргоо бид 40-оор хасан байна. 40-ыг 10 хуваахаар 4 см. 4 дээрээ нэгийг нэмэхээр 5 см буюу 5 см-ээр Б, В хоёрыг авна. Мөн А, Г хоёрыг авна гэсэн үг. За тэгвэл А, Б, Г, В хоёрын хооронд ямар хэмжээ байна гэхээр хүзүүний тойргийг хуваах нь 2 гэсэн хэмжээгээр А, Б, Г, В цэг олно. Тэгэхээр зэрэг хүзүүний тойргоо бид багшийн хялбараар аваад 40-оор явуулсан байгаа тийм ээ. Та нарын хол өөрөөр байгаа шүү дээ. Тэгэхээр 40-ыг 2-оор хуваахаар 20 гэсэн үг. За 20-ыг Б цэгээсээ А цэг хүртэл хэмжих нэ. Мөн Г цэгээс В цэг хүртэл хэмжих. Тэгэхээр тэгшүүцэгт бий болж байгаа. 20 буюу 5-ын хацаатай тэгшүүцэгт байгаа. Тэгэхээр зэрэг за энэ тэгшүүцэгтийнхаа одоо энэ голын олно. Одоо жишээ нь бид нар энэ 20-ыг тооцсон байгаа шүү дээ. Тэгэхээр 20-ын тал нь гэхээр 10 см. 10 см дээр хэдүүлээ цэг авчий. За цэг авчий. За тэгвэл Г цэгээс дээшгээ 1 см аваад 1 см-аар бид нар энэ талж авсан голынхон цэгтэй шулуунаар холбочихно. Тэгэхээр энэ захны маань эсвэл доотлын өргөлт нь гарч ирж байна. За энэ номерсон зураасыг яаж олсон бэ гэхээр зэрэг А цэгээс ийшээ 1.5 см. А цэгээс доошгоо 1.5 см цэг аваад хоёр цэгээ нумаар ингэж холбосон байгаа. За энэ
эсгүүр маань бидний захны эсгүүр. Захны эсгүүр. Зах юм байна гэж ойлгоно. Зах. За энэ болохоор дээлний маань их бий. Энэ гадаад тэнгэр. Гадаад тэнгэр. Гадаад тэнгэр. За энэ маань их бий. Гэт их бий. Их бий маань байна гэж ойлгох нэ. За ингээд бидний Монгол дээлний эсгүүрийн зураг бий боллоо. За хамгийн сүүлд нь хүүхдүүдтэй гэрээ даалгавраа өгье. За өнөөдрийн хичээлийн гэрээ даалгавар болох энэ гэр бүлийн гишүүдээс нэгийг сонгон биенээс нь хэмжээ авч Монгол дээлний эсгүүр гаргаарай. За хичээлээ анхааралтай үзсэн хүүхдүүдтэй баярлалаа.